За бүгдээ амгалан гэлтгэе. За Донгийн Убали Пирма үргэлжлүүлээд уншъя тийм ээ. За бид нар Доделла галбунгийн Тэва галвада бонгийн лэн хэсгийг уншиж байгаа. За өнөөдөр задаг Нева гэж байна. Завийн даг Нева. За үндсэн асуусан асуултны 2 дугаар хэсгийг гэж байна тийм ээ. За шүгла хорлоо дамбуур пунсаг чö тамжид хорлоо дамбуур пунсаг чö тамжид дон дамбар арангийн цанижис дүүр сумба дандундуу дэлцүүл ёддэ гэж тийм ээ. Шүгла гэдэг нь далд ил нэг юм үзүүлсэн бахна тийм ээ. Өмнө нь ил нэг юм үзүүлээд тэрнийхэн далд бол юуг үзүүлж байгаа юм гэхээр хорлоо дамбууд пунсагжийн чö тамжид дон дамбар арангийн цанижис дүүр сумба дандундуу дэлцүүл ёддэ гэж. За тэгэхээр хэдүүлээ одоо юу нь хаана байгааг харъя л да тийм ээ. Завийн даг нь хаана байгааг харъя тийм ээ. За дээшээ явна шүү дээ тийм ээ. Тэр хаана завийн даг энэ байна шүү дээ тийм. За галваатай бонгийн лэн гэж байна тийм ээ. Мар дэмба даржин дундам яндаг па нэ чön намжин овон нэмэ ба намба сумбу дэдатэ шэсүк сумба ино гэж байна. За энэ бол додоо гондолд бурхан багшийн айлцсан дундам яндаг пагвад хариулж байгаа хэсэг тийм ээ. Дундам яндаг пага би чön намжин овон нэмэ ба намба сумбу дэдатэ гэж тийм. Юмс нугуудын мөн чанараараа өгөө гэдгийг бол гурван байдлаар бол үзүүлсэн юм аа гэд ингээд бурхан багш ингээд гих тэргүүтээ хойшоо тэгээд живан овон нэмэ ба цанин овон нэмэ ба дон дамбан овон нэмэ ба гэд ингээд гурван одоо овон нэмэ ба намба сум ийм утгыг үзүүлсэн тийм ээ. За доодын дон шадуу ёддэ гэж хэлсэн тийм ээ. За энэ дондом яндаг пагвад бурхан багшийн айлтсан додоо гондлын одоо энэ судар үний утгыг бол номноход за ойсуу гэж байна тийм ээ. Ил бол ширнингийн доодон шадвын гоноо хорлоо дамбуудан мянгалвын дөвжид дэм ба гэж. За нэгдүгээр хэсэг нь энэ. Бодтойгоо ил одоо бодтойгоор шууд үзүүлсэн зүйлний үгээр ширнингийн ширүүн нэмбүү судрын утгыг бол номлохын үүднээс за энийг бол зөндөө ярьсан тийм ээ. Сүг медами дими ромид гэд тэргүүт нь бол гаргажаала дондомжийн чадвар мажарва юм а гэсэн тийм ээ. За энийг ширүүн нэмбүүгийн утгыг үзүүлэхийн үүднээс бол хорлоо дамбуудан мянгалвын дөвжид гэж. Хорлоо дамбуудан мянгалвын дөвжид тийм ээ. Хорлоо дамбуу юу га дамбуу дэншин чонхортой бол үл харшлах ийм одоо баталгаа нотлохыг бол үзүүлэх гэсэн ийм хэсгийг бол гаргасан. За хоёрдугаар хэсэг нь бол шүгла гэж байгаа. Шүгла. Сая ил бол тэр дондоо гондолд дондом яндаг пагва би одоо чön намжин те юмсын одоо мөн чанараараа бүтээгүй мөн чанар үгүй гэдгийг бол гурван байдлаар үзүүлсэн гэдгийг бол энийг энэ судрын утгыг ил үзүүлж байгаа те. Илээр бол ширүүн нэмбуутай холбож ширүүн нэмбийн утгыг тайлангаа юу яасан нь хорлоо дамбуу га дамбуу дэнши чонхортой бол үл харшлана гэдгийг баталгааг үзүүлж байгаа. Одоо далд бол юу илэрхийлсэн бэ гэхээр хорлоо дамбууд тийм ээ. Хорлоо дамбуудан мянгалвын дөвжид үзүүлсэн. Тэгвэл далд бол хорлоо дамбар пунсагжийн чö тамжид дон дамбар арангийн цанижис дүүр сумба. Одоо умаа ранжидгүй ёсонд ирж байгаа шүү дээ. Умаа ранжидгүй ёсонд. Тэгэхээр умаа ранжидгүй ёсонд бол юу гэж үзэж байна гэхээр умаа ранжидва одоо хүн харахад бол бурхан багш бол хорлоо дамбууд пунсагжийн чö тамжид дон дамбар арангийн цанижис дүүа гэж зарлигласан. За тэр бол дандун юм а гэж тийм ээ. Дандун юм а. За тэрийг дандундуу тайлбарлах ёс гэсэн ийм хоёр зүйл үзүүлнэ гэж байна тийм ээ. Хоёр зүйл үзүүлнэ гэж. За тэгэхээр үндсэн асуулт нь бол завийн одоо
даг завийн одоо үндсэн асуулт нь бол ийм хоёр хэсгээс бүрдэж байгаа байна шүү дээ. Тийм ээ. Бодтойгоор Ширв Нямбугийн утгыг үзүүлэхийн үүднээс хорлоо дамбуудан Мянгалвын төвжид хоёр дахь нь бол энэ Шүгла гэж. Үүнийхэн одоо тэр далд үзүүлсэн зүйл нь юу гэхээр хорлоо дамбур Пүнсэгжийн чой тамжид тийм ээ. Анх дугаар номын хүрдэнд бол Пүмбүү тэргүүтээ юм бүхэн болвол үнэмлэхгүй одоо үнэмлэхгүй дээд утганда өөрийнхөө мөн чанараар бүтсэн гэж үзүүлсэн энэ зарилга нь бол дандын юм тий. Утгыг өөр утганд бол тайлбарлах шаардлагатай. За тэр яаж тайлбарласан юм бэ гэж дандандуу дэлцүүл гэсэн ийм хоёр хэсгээс үзүүлнэ гэж байна. За дамбуу ёддэ гэдэг нь бол эхний тэр ойсуу Ширнэнгийн доён дон шадвын гоо хорлоо дамбуудан Мянгалвын төвжид гэдэг нь бол нэгдүгээрх нь баггүй. Завийн даг дамбуу энэ. Тэгээд Ширнэн дасанла Дэдэр сүмбийн гонши гомбоо говьоо ойлоо нажид гэсэн ийм дөрвөн зүйлийн үүднээс Данданжийн доо гэж үзнэ. Гэт ингээд тайлбарлаад бид нар одоо өмнөх хичээл хүртэл бол ингээ хэдэн өдөр ярьсан тийм ээ. За одоо хоёр дахь завийн даг нь бол Шүгла хорлоо дамбуу. Юу Шүгла гэдэг нь юу гэлээ? Нөгөө дөдөө гондол дондом яндаг фан чой намжин овон юм ба намба сүмбүү дэдадэ гэд ингээд үзүүлсэн. Энэний Шүгла бол хорлоо дамбар Пүнсэгжийн чой тамжид дон дамбар чой тамжид дон дамбар ангийн цанижис дүүа гэж айлцсан чинь бол дандан юм аа. Тэрийг яаж дандандуу тайлбарлаж байгаа юм бэ гэсэн энийг бол хоёрдугаарт үзүүлэх гэж байгаа юм тийм ээ. За энэ бол завийн даг нь байна шүү. За тэгээ өнөөдрийнхөө хэсэг рүү буцъя. Тэгэхээр шүм үзэж байхад бол энэ юугаа асуулт одоо энэ юмаа бол алдахгүй ингээд ойлгож байвал бол их зүгээр шүү дээ тийм ээ. Нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар тэгээд нэг шууд гараад явцдаг. Тэгэхээр 1 2 нь хаана нэлээ, юунаас үндсэлсэн асуулт юунаас гарч байгаа вэ гэдэг ойлгох юм бол дараагийнх нь илүү сайхан тодорхой болно тийм ээ. За задаг Нева Шүгла гэдэг нь тийм. Шүгла гэдэг нь бол түрүүний хэлсэн тэр дөдөө гондол дондом яндаг паг нэ чой намжин овон юм ба намбасан бүдэдадэ гэсэн тийм. Тэрний судрын утгыг бол ойсуу Ширнэнгийн утгыг номлохын үүднээс хорлоо дамбуудан Мянгалвын төвжид. Одоо харин Шүгла бол хорлоо дамбууд Пүнсэгжийн чой тамжид бол дон домбор арангийн цанижис дүүрсэн ба дандандуу дэлцүүл ёддэ гэд яг гарч ирж байгаа. За дандандуу дэлцүүл ёддэ гэж. За энэ одоо хоёрдугаарх завийн дагийн бол одоо үзүүлэх нь шүү дээ тийм ээ. За Данжуй гэдэг нь бол богдламын зохиосон богд зонхоо баламын зохиосон Даниэл Игшидний бүх хэлж байгаа тийм ээ. Данжуйлээ дэдэгги дамбуу дандандуу дэлцүүлний говор саддуу гэж. Дэдэгги дамбуу гэдэг нь бол хорлоо сүмбийн одоо нэгдүгээрхийг тийм ээ хорлоо дамбуу буюу энэ хорлоо дамбуу тийм дамбуу гэдэг нь дандандуу дэлцүүл Пүнсэгжийн чой тамжидыг дандандуу дэлцүүл нь юу байх юм бэ гэж. За химээ зарлилсан бөгөөд за үүний утга нь бол дон ян хорлоо дамбур Дэдэр сүмбийн гонши гомбоо говьоо ойлоо ножид гэсэн ийм дөрвийг үзүүлэхийн үүднээс дандандуу тайлбарласан юм аа гэж. За тэгэхээр эхнийх нь тэр гонши гомбоо говьоо ойлоо ножид гэсэн дөрв гэж юм тийм ээ. Дөрв гэдэг нь бол энэ дөрв шүү дээ тийм ээ. Энэ дөрв. Энэ ойлоо ножид гэсэн энэ дөрв. За тэрний нэгдүгээр гонши нь юу юм бэ гэхээр гонши ёдэ Пүнсэгжийн чой тамжид ёдсам болвол Пүмбүл асуугийн чой тамжид тийм ээ. За цогц тэргүүтээ юм бүхэн болвол буй төдий юм а гэж. Бага төдий буй төдий юм а гэдгийг үзүүлсэн нь бол хорлоо дамбууд яах нь Пүнсэгжийн чой тамжид дон дамбар арангийн цанижис дүүр сүмийн гонши ингэж. Дон дамбар арангийн цанижис дүүр сүм ёдсам тэ чой тамжид ёдсам болвол Пүнсэгжийн чой тамжид дон дамбар арангийн цанижис дүүр сүмийн гонши. За гомбо шадуу ёдэ гэж. За хоёрдугаарх энэ гомбо тийм ээ. Гомбо нь юу юм бэ? Гомбо шадуу ёдэ Пүнсэгжийн чой тамжид дон дамбар арангийн цанижис дүүадэ Дэдэр сүмбийн гомбо ин гэж. Энэ шин Дэдэр сүмбийн гомбо гих, дэндун гих, жожа гих тийм ээ. Жожа нам. За эдгээр гомбо, дэндун, жожа гэдэг чинь гурав чинь
нэг утгатай үг шүү дээ тийм ээ. Нэг утгатай. Дэдэр сүмбин гэдэг нь хорлоо дамбууд пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дүүр сүмбин гомба дэндун жожа эдгээр бүгд бол самэжин маду бэчэр гэдэг нь тийм ээ шалгадаг оюун ухаанаар бол батлагдахгүй гэж. Батлагдахгүй гэдэг нь юу гэсэн үг гэхээр байхгүй гэсэн үг. Тэгэхээр пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дуаин гэж бурхан богш хэдийгээр айлцсан. Гэхдээ тэр нь бол байдгүй маа гэж. Байхгүй. Тийм ээ? Байхгүй. Самэ мадуа гэдэг чинь байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм ээ? Самэж маду вечэр. За говьа юдтэй гэж. За тэгэхээр ойлгомжтой тийм ээ? Юунд бол умаар анжидын ёсонд бол дон домбор дүүн чö бол байхгүй шүү дээ. Тийм ээ? Пунсагжийн чö тамжид дон домбор ангийн цанижис дуа гэдэг бол байхгүй. Тэгэхээр бол ингэж айлцсны гомба гэх юм уу тэр таалал үзүүлж байгаа утга өгүүлэгдэхүүн нь бол байхгүй маа гэж. Байхгүй маа. Говьа юдтэй чид үжэвийн дүлжа. За говьа гэдэг нь тэгж айлт хусан хэрэг нь юу юм бэ гэхээр ямар хэрэгээр учраас тэгсэн юм бэ гэхээр чид үжэвийн дүлжа нянтой дэний Жесус үнгчид үе гэж. Чид үжэвийн дүлжа тухайлан одоо айлтсан тэр шав нь бол нянтой дэний юм аа. Жавраг марава дөдөва хоёр юм аа. Тэр хоёрыг бол нянтой дэний гэж нэрлэдэг байгаа шүү. Жавраг марава дөдөва хоёрыг бол дагуулахын тухайтад бол зориудаар пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дуа гэж айлцсан юм аа гэж. Хэрэг нь бол ийм хэргийн тухайтад айлцсан. Тийм ээ? Жавраг марава дөдөва баг одоо дүнта маравын шав нарыг бол дагуулахын тухайтад зориудаар пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дуа гэж айлцсан юм аа. Тэгэхээр нөгөө талаасаа юу гэж ойлгох вэ гэхээр жавраг марава дөдөва буюу нянтой дэний бол пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дуа гэж хүлээн зөвшөөрдөг гэсэн үг байна тийм үү. За ойлоножид ядтэй гэж ойлоножид. Чö нам дэмэдүү дүвэр рэгван намжинд түвэж гэж. За пунсагжийн чö нам бол дэмбэр мадуа гэдгийг баталж байгаа энэ ухаанаар бол энэ юунд одоо харшлах юм бэ гэхээр пунсагжийн чö тамжид дон домбор арингийн цанижис дуа гэдэгт бол дэмбэр мадуын одоо учир шалтгаанууд бол тэрэнд бол одоо эсрэг одоо хариу болох юм аа гэж. Тийм ээ дэмэдүүд байгаа. Рэгван намжснэд вээч. За хорлоо дамбууд чидэн сүмба даа жишимбар лигдэн жеврэндэн жава шичин гэж. За хорлоо дамбууд бол тийм ээ га дамбууд энэ шиг жонхор чидэн сүмба гэж. Гадна талын утга байгаа гэж зарлигласан гэдгийг бол энэ зарлигийг яг үгчлэн тийм ээ хорлоо дамбууд чирэл дундуу дуа чидэн ёд гэж айлцсан энэ зарлигийг бол даа жишимбар гэдэг нь бол яг л одоо үгчлэн зарлигласан тэр дагуу нь ловн лигдэн жид тэргүүтэй хүмүүс бол яах нь хүлээн зөвшөөрдөг юм аа гэж. Хүлээн зөвшөөрдөг. Лигдэн жеврэндэн жава шижин. Ловн лигдэн жид болоо түүний одоо дагагч умаар анжидва нар бол одоо тэр дагуу нь бол хүлээн зөвшөөрдөг юм аа гэсэн санаа тийм ээ. Шижин пагсан даа жишин маянбар шижин гэж. За пагва долдөө болоо ловн сингээ самбуу бол хорлоо дамбууд чидэн ёд гэж айлцсныг бол үгчлэн бол хүлээн зөвшөөрдөг юм аа гэж. За тийм боловч няга данданжин дорд дэлбаны датэ гэж. За хэдий одоо нэг нь үгчлэн хүлээн зөвшөөрдөг, нэг нь яг үгчлэн хүлээн зөвшөөрдөг. Ийм боловч хоёулаа тийм ээ хоёулаа гэдэг нь одоо энэ лигдэн жид болоод пагсны эднэр бол яг нь хоёулаа данданжин доонд бол тайлбарладаг юм аа гэж. Хорлоо дамбууг данданжин доонд бол тайлбарладаг. Тэр талаараа бол адилхан тийм ээ. Хэдийгээр хорлоо дамбуу чидэн ёд гэж айлцсныг бол ловн лигдэн жид бол даажишимба гэдэг. Пагва долдэ ловн сингээ самбуу бол даажишимба маян гэдэг. Гэхдээ хоёулаа данданжин доо гэдгээрээ бол адилхан юм аа гэж. За гүнзүү дэмба. За яагаад гэвэл гүнзүү дэмба зовор ойдон данжин зовор жэнэ гэм бэж гэж. Гүнзүү дэмба буюу одоо тийм ээ янгуух гэх юм уу. Тэг гүнзүү дэмбаг бол голлон одоо үзүүлсэн гэдгийг бол одоо хоёулаа хүлээн зөвшөөрдгөө гэсэн санаа. Гүнзүү дэмба бол голлон үзүүлсэн
гэдгийг нь бол хоёулаа хүлээн зөвшөөрнө тийм ээ. Энэ лигдинжид багсны хоёулаа бол хүлээн зөвшөөрдөг юм аа гэж. Гүнзүү Демба. Дондом Демба гэвэл одоо хоосон чанар тийм ээ. Тэр гүнзүү Демба гэж үзүүлсэн юм аа. За дэйн багсан гис дэдэр дэлцүүл ёдтэй гэж. За Багвад бол ловон сингийн самбуугийн ёсоор бол хорлоо дамбууд пунсагжийн чой тамжид дон домбор арингийн цанижис дүүа гэдгийг дандандуу дэлцүүл те. Хоёулаа дандунжийн доо гэдгийг бол хүлээн зөвшөөрнө гэсэн шүү дээ. Дандунжийн доонд бол тайлбарладаг гэсэн. За тэр Багвад сингийн самбуу бол Багвадан сингийн самбууны дандунжийн доонд дэлцүүл ёдтой. За мөн гонши, гомбо, говон, ойлоо нэж дүрийн үднэс бол тайлбарлаж байгаамаа гэж. Дөвжид намрагын гав шино гэж. За дөвжид намрагын гав шино гэдэг нь бол үгс үхээр гонши, гомбо, говон, ойлоо неждыг бол Сэмзэмбийн ёсонд тавьсантай адилханаар тавина гэж. Сэмзэмбийн ёсонд өмнө Сэмзэмбийн ёсонд дандандуу дэлцлийг бол яаж гонши, гомбо, говон, ойлоо неждгийг зөндөө ярьсан тийм ээ. За тэр дагуу бол адилхан гэж. За хорлоо дамбууд чö гаян дэмэддүү дэмба мэдбадан. За энэ дөвжид намрагын гав шино гэдэг Сэмзэмбатай адилхан гэдэг өмнөх хичээлээ сонсох юм бол мэдэн шүү дээ тийм ээ. Уртаа дахин унших юм бол санаа шүү дээ тийм ээ. Тэгээд олон ярьсан учраас энд одоо дахин ярилцлагаар өмнөх хичээл хадгалагдж байгаа учраас бол гайгүй баха гэж бодож байна. За хорлоо дамбууд чö гаян дэмэддүү дэмба мэдбадан гэж. За нэгдүгээр номын хүрдэд бол ямар ч одоо юмсыг бол үннээсээ бүтээгүй гэж бол үзүүлээгүй гэж. Үзүүлээгүй гэж. Үннээсээ бүтсэн гэж үзүүлсэн гэсэн санаа шүү дээ. Дэмэддүү дэмба медва. Үннээсээ бүтээгүй гэдгийг бол үзүүлээгүй гэж. За цаншир дэнши ленсум давын доонид задваян Сэмзэмбийн гав дароо гэж. За тэр хорлоо дамбууд чö гаян дэмэддүү дэмба медвийн одоо доын цаншийн бол юу гэхээр дэнши ленсум хутгийн дөрвөн үннийг бол гурамтаа одоо үзүүлсэн тэр одоо доо бол энэ хорлоо дамбуугийн дэмэддүү дэмба медва буюу одоо дандандуу дэлвийн дооны одоо жишээ муу юм а гэдгээрээ бол Сэмзэмбийн үедтэй бол адилхан гэж умаар амжид байсан бол. За дэнши ленсум мэдэн шүү дээ. Дэний дунгал пав гэдэг юм боо, дэний гүнжин пав гэдэг юм боо, дэний гогоо пав гэдэг юм боо, дэний лам пав гэдэг юм боо. Нэгдүгээр удаад нь, хоёр дахь нь бол дунгал шивэржада шивэр жарам мэд. Дунгал шивэржаа, гүнжин боморжаа, гогоон ондуужаа, лам гомборжаа гэд хоёр дахь нь, гурав дахь нь бол дунгал шивэржада шивэр жарам мэд, гүнжин боморжада бомор жарам мэд, гогоон ондуужада ондууж жарам мэд, лам гомборжада гомбор жарам мэд гэдэг ингээд хутгийн дөрвөн үнийг бол гурамтаа одоо альцсан тэр одоо саяны хэлсэн доо бол яг нь тэний цаншин юм а гэж. За энийг тавьсан бол Сэмзэмбач ус энийг тавьж байгаа. Умаар амжидооч гэсэн хорлоо дамбуу чö гаян дэмэддүү дэмба медвийн дооин гэж тавьж байгаамаа гэж. За тэрүүгээр бол Сэмзэмбатай бас мөн Сэмзэмбийн үетэй бол адилхан болоо гэж. За ngona лигдэн жеврэндэн жава нам омбу чирэлжин дон юм бадан гэж. За одоо сая бол ингээд Багвад бол ловон сингээ самбуу дандандуу дэлцүүл хорлоо дамбуу дандандуу дэлцүүл нь бол Сэмзэмбатай ер нь адилхан гэдэг нь бүх талаараа бол адилхан гэж байна тийм ээ. За одоо энэ лигдэнжид ловон лигдэнжид бол хорлоо дамбуу чөдөн сумба дааж шимбор хүлэн зөвшөөрч байгаа тийм ээ. Тэгвэл мөн адилхан дандунжийн доо гэдгээр бол адилхан гэсэн. За тэгэхээр яаж дандандуу тайлбарласан юм бэ гэхээр оноо лигдэн жеврэндэн жава нам гэдэг нь ловон лигдэнжид болоо түүний одоо үзэл онолыг дагагч нугууд бол омбу чирэлжин дон юм ба гэж. За цэнхэр өнгө жишээ авж байгаа шүү дээ цэнхэр. За тэгээ ширээ сандал одоо урд богд дуулж байдаг юм уу энэ бүх гадна талын энэ харагдж байгаа үзэж байгаа болгон бол гадна талын утга мөн гэж үздэг гэж. Гадна талын утга мөн. Гадна талын утга бол байгаа. Гадна талын утга бол одоо бүтсэн. Тэгээ гадна өөрийнхөө гадна талаасаа бол бүтсэн ийм зүйлээ гэж ингэж үздэг. Омбу чирэлжин дон ин гэж. Омбу чирэл дундуу дүүа ин гэсэн үг тийм ээ. Нэгдүгээр. За гагжаа дэндүү ваншила менонгор шатва гэж. За энэ одоо тун түүхтэй зүйл л дээ. Гагжаа дэндүү гэдэг нь бол хоосон чанар гэдгийг бол одоо дэмбэр мадуу буюу үннээсээ бүтээгүй гэдгийг бол хоосон чанар гэж байгаа тийм. За тэрний одоо
саад болж байгаа гэх юм уу эсрэг тал нь бол үннээсээ бүтсэн гэдэг. Тэр үннээсээ бүтсэн гэж байгаа тэр одоо хоосон гэгдэх тэр хоригдхон хоосон гэж нэг зүйлийг няцааж байгаа шүү дээ. Хоосон чанартай гэдэг чинь нэг зүйлийг няцааж өгөөсгөж байгаа тийм ээ. Тэр өгөөсгөхдгүн болсон одоо тэр хоригдхон болсон гагжаа дэмбэр дуваа буюу үннээсээ бүтсэн гэдэг маань бол эрхтний мэдлэлд бол үл үзэгдэнэ гэж номддог. Тийм ээ. Жишээ нь бол бид нар ширээ сандлыг харлаа гэхэд бол ширээ сандал үннээсээ бүтсэн юм шигээр бол бид бодож байгаа тийм ээ. Тэгээ санагдаж байгаа. Тэгвэл үннээсээ бүтсэн нь бол нүдний одоо эрхтэн тийм ээ. Миги вамбу шива нүдний одоо тэр мэдлэлд бол тэр дэмбэр дууа гэдэг нь бол харагдахгүй байгаамаа гэж ингэж үздэг. Харагдахгүй байгаамаа гэж ингэж үздэг. За бид нар тэгээ энэ дээр бол олон зүйлэр. За тэгээ ялангуяа энэ бол одоо хоосон чанарын одоо хичээл одоо тэр умын хичээл үзэхээр бол илүү тодорхой, илүү наривчилж бол үзнэ. Тийм үзнэ. Ер нь бол одоо нүдэнд үзэгдэх зүйлүүд бол олон байгаа тийм ээ. Жишээ нь өнгө, хэлбэр хоёр бол одоо хамгийн түрүүнд харагдаж байгаа зүйл нь тийм ээ. За жишээ нь одоо нэг ширээ харлаа гэхэд ширээний өнгийг бид нар нүдэрээ харж чадна. Хэлбэрийг бид нар нүдэрээ харж чадна. За мөн ширээнийхээ талаас бол гадна талын одоо тэр ширээний талаас бол ширээ бол өөрөө мөнх ус чанартай байгаа. Мөнх ус нь ч гэсэн бол тэрийг бол нуухгүй үзүүлж байгаа. Ширээнийхээ талаас бол юугаач нуухгүйгээр бидэнд өнгөө үзүүлж байгаатай адилхан мөнх ус гэдэг нь ч бол үзүүлж байгаа. Бид нар тэрийг хүлээж авч чадж байгаа чадахгүй байгаа нь ийм ялгаа бол байгаа шүү дээ. За мөн түүнчлэн бол тэр одоо ширээ бас хоосон чанартай байгаа. Тэрний одоо тэр хоригдхон болсон үннээсээ бүтсэн гэдэг тийм ээ. Хоосон биш, үннээсээ бүтсэн байгаа гэдэг нь бол үннээсээ байгаа. Өөрийн мөн чанараасаа бүтсэн гэдэг нь бол тэр нүдний одоо мэдл гэх юм уу та тийм ээ. Нүдний эрхтэн, нүдний мэдл гэдэг хоёр юм байна шүү дээ. Эрхтэн гэдэг нь бол энэ хар цагаантай энэ бөөрөнхий бондгор махан эрхтний нүдний эрхтэн гэж байна. Түүний тэр цаад мэдлийг бол одоо мэдл гэх юм уу, мэдрэл гэх юм уу тэрийг нь бол шив тийм ээ. Тэр нүдний тэр оюун ухааны тэр саширигва талын бол миги шива гэж хэлж байгаа. За тэгээ түүнд бол тэр хоригдхон болсон үннээсээ бүтсэн гэдэг нь бол үл үзэгдэнэ гэж үзэгддэггүй маа харж чадахгүй маа гэж. За ингэж бол үздэгэ гэж. За ловн лигдийн жид бол түүний дагагч тийм ээ. Тэр үзэл онлын хүлээн зөвшөөрөгчд бол. За тэгэхээр хоёр зүйл яриад байна ш. Нэгдүгээрт бол омбу чирэлжин дон ямба. Тэгээд гагжаа дэндүү ваншила менова гэж үзэж байгаа. Гагжаа дэндүү ваншила нам. За энэ нь бол гэхдээ маш их одоо зүйботой. Тийм ээ. Энэ дээр бол одоо энэ дээр бол одоо үзэгдэхгүй гэж шууд ингээд хэлчихэж байгаа боловч шинжилж үзэх юм бол маш одоо том сэдв тийм ээ. Ярих зүйл маш их байгаа. Үзэгдэж байгаа, үзэгдэхгүй байгаа бид нар бол одоо шууд хэлэхэд бол жоохон төвхтэй. За тэгтээ бол юу гэж байна? Ловн лигдийн жидийн ёсонд бол гагжаа дэндүү ваншила менова гэж номондоо гэж. Учраас сожон жужийн онзон ван матлын шиврд одоо юм мод гэж. За тэгэхээр гагжаа дэндүү ваншила менова гэж үздэг учраас игэл одоо над шиг одоо ийм игэл улсууд бол тэдний сэтгэл оюунд бол онзон ван буюу цэнхэр өнгийг харж байгаа нүдний одоо тэр мэдлэлд бол нүдний мэдл бол үл эндүрсэн шив буюу үл эндүрсэн ийм оюун ухаан гэж бол үздэг гэж. Үздэг. Яг үхээр одоо ширээг харж байгаа нь бол ширээг харж байгаа нүдний мэдл бол ширээндээ бол эндүрээгүй маа гэж. Ширээг эндүрээгүй маа гэж. Эндүрээгүй маа гэж үздэг. За танжирын ёсонд бол төлөвийн шива эндүрсэн шив гэж байгаа тийм ээ. Ягаад гэвэл үннээсөө бүтээгүй үннээсөө дэмбэр мадуу уул нь бол мөн чанар нь дэмбэр мадуу буюу үннээсөө бүтээгүй байтал дэмбэр дүүр нава тийм ээ. Үннээсөө бүтсэн юм шиг үздэг гэж ингэж үздэг. Тийм учраас эндүрсэн гэдэг. Одоо энэ ловн лигдийн жидийн ёсонд бол иглийн одоо сэтгэл оюун бол онзон вамбун онсон буюу онзон мэгшээ бол матлын шива юм гэж ингэж үздэг боловч шицо бонловжийн лүгла
тийм ээ. Шицо бонловжийн лугла жидар шидва ин шина гэж. За энийг ямар мэт одоо номонд юм бэ гэвэл сожин жүжин онзон ван жүгэл омбула матул янс гэж. Жир түлшийн имбарж аав дээ гэж. За шицо бонловын ёсонд бол эглийн сэтгэл оюун болвол цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдрэл бол цэнхэр өнгө гол одоо тэр харж байгаа гол объект болсон цэнхэр өнгөндөө бол эндүүрээгүй боловч ер нь бол тэр нүдний мэдэл нь бол эндүүрсэн оюун юм а гэж ингэж үздэг. Яагаад гэвэл дээло омбу чирэл дондуу нангурсан бичэр гэж. Чирэл дондуу нангурсан бичэр. Гадна талын утганд одоо бүтсэн юм шигээр үзэгддэг. Гадна талаасаа. Гадна талаа гэдэг нь бидний сэтгэл оюунд хамаарахгүйгээр гадна талаасаа бүтсэн юм шигээр ингэж бодогддог, мөн тэгж үзэгддэг. Тэгэхээр бол гадна талдаа бүтээгүй зүйл тэгж бүтсэн юм шигээр үзэгдэж байгаа учраас эндүүрч байгаамаа гэж. Үзэгдэлт нь эндүүрч байгаамаа гэсэн. Үзэгдэлт нь. Тийм ээ. Түлший гэдэг чинь энэ төлвийн шива буюу эндүүрсэн оюун гэдэг чинь бол наюулла төлбөг хэлж байгаа шүү дээ. Наюулла. Яаж үзэгдэж байгаа, үзэгдэх талаас нь эндүүрч байгааг бол түлший гэж хэлж байгаа. Жүгиулла матулва гэдэг чинь бол тийм ээ буруу мэдээгүй гэсэн үг. Логши маяг гэсэн үг. Тэгэхээр сожин жүжин онзон ваун бол жүгиул омбула матулва гэдэг чинь тэр логши маяг гэсэн үг. Лод онтун гэсэн үг. Лод онтун ин. Гэхдээ жир түлший энэ хин микрофоноо нээчихэд. За тэгэхээр бол юу гэж байна? Сожин жүжин онзон ваун бол жүгэл омбула матулвайн жир түлшийн. Ягаад гэвэл дэлэн омбу чирэл дондуу нангурсан байж гэж. Чирэл дондуу нангурсан. Чирэл дондуу мадуа хүмүүс байтал чирэл дондуу наваа юм шигээр үзэгдэж байгаа маа. Тийм учраас үзэгдэх байдалд нь бол андуурч байгаа учраас эндүүрсэн оюун юм аа гэж үзэж байгаа. За цааш. Дэлэн хонороо метеортаал гэж байна. Лүгдэ сожин жүжин онзон ваун матлвийн шивэр шидвичэр. Дэртэл дэлэн омбу рагур наваа дөрдүүд дүүвичэр. Дүүр шидвичэрдээ гэж. За юу гэхээр матлвийн шива юм аа гэж. Сая бол энэ дээр юу гэлээ? Түлшийн ин гэсэн шүү дээ. Түлшийн ин гэсэн. Тэгсэн одоо энэ дээр матлвийн шива гэж бол батлах гэж оролдож байна тийм ээ. Матлвийн шивэр шидвичэр матлвийн шива ямбартал дэла омбу рагур наваа дөрдүүд дүүвичэр. Дүүр шидвичэрдээ гэж. Омбу рагур наваа дөрдүүд дүү гэж. За тэгээ омбур агур наваа гэдэг чинь бас өөрөө бас их бүрхэг одоо юм ойлголтоо. Омбур агур наваа гэдгийг яг юу гэж хэлж байгаа. Тийм ээ, омбур агур наваа гэдэг нь ерөнхийдөө бол их наривчлан одоо яг яаж үзэгдэж ийн инээ тэрийг шинжилээгүй ерөнхий одоо ингээд шууд харахад л одоо юу гэдгийг гадна талын байдлын ингээд одоо хараад одоо бид нар бол юу гэдгийг аливаа юмсыг харахад өнгө нь эхлээд харагдаж байгаа шүү дээ. Өнгө нь харагдахад бол цэнхэр байна, улаан байна, ногоон байна гэж байгаа болохоос биш. Тэр одоо яаж тусч байгаа, гадна талаасаа бүтсэн юм уу, миний сэтгэлээс хамаарч харагдаж байна. Тэрийг шинжлэхгүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэг шууд хараад ингээд цэнхэр улаан ногоон гэдэг ингээд тэр маягийн одоо тэргэж харахыг бол омбур агур наваа гэж хэлээд байгаа шүү. Омбур рагур наваа тийм ээ. Ингээд шууд харахад ямар нэгэн одоо шинжилэл, наривчлал хийхгүй зүгээр ингээд харахад бол яаж үзэгдэж байгаа. Яг тэр үзэгдэж байгаа шиг бүтсэн юм а гэж ингэж үздэг юм а гэж. Тийм ээ. Дүүр шидвичэрдээ шицо бонлов тааны дүү сэмзэм намдан ба додва даржин умава юм байгаа шиг. За шицо бонлов бол сэмзэмба намданба намзумба гэдэг хоёр янзын сэмзэмба байна. Тэрний бол намданбатай нь ер нь бол ойролцоо адилхан ийм умава юм а гэж. Умаа тийм ээ. За лүнгийн живрэнгийн сэмзэмба, рэгви живрэнгийн сэмзэмбаач гэж бас хэлдэг тийм ээ. За тэгэхээр шицо бонлов бол тааны дүү сэмзэм намданба додва даржин умава юм байгаа шиг. За намданба бол сэмзэм намданба бол юу гэж үздэг вэ гэхээр сожин жүжин онзон ваунла омбур рагур наваа дөрдөө дүүр дэдвичэр гэж. За энэ дээр одоо дүмтар чин прэнва бол энэ сэмзэмба намданбаг бол одоо их сонин
тодорхойлсон байдаг. За тэн дээр нь бол одоо маш олон асуулт тавьмаар. Жишээ нь одоо эндээс нь ингээд харъя л да тий. Симзамба намдамба бол юу гэдэг вэ? Сожон жүжи вамбун онзун ваунла гэж байгаа сожон жүжи. За иглийн сэтгэл оюуны одоо тэр цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдэл бол нүдний мэдэлд тийм ээ цэнхэр өнгийг харж байгаа нүдэнд цэнхэр өнг яаж харагдж байгаа? Яг тэр харагдж байгаа шиг бүтсэн гэж үздгээ гэж. За тэгтэл симзамба штэ энэ чинь симзамба. Намдамба байна уу? Намзамба байна уу? Чухал биш. Симзамба. Бүх зүйл сэтгэлээс хамааралтай гэж үздэг. Гадна талын утга бүтээгүй гэж үздэг тийм үү? Тэгтэл энэ дээр сожон жүжин онзун ваунла омбо рагвар наваатар дүүр. Тэгэхээр сожон жүжин онзун ваунла омбо чөрөл дундуу дүүр нав ээч гэд асуувал юу гэх юм? Сожон жүжин онзун вамбун онсон буюу онзун мэгшээла омбо чөрөл дундуу дүүр нав ээч. Омбо рагвар наваатар дүүа гэж хүлээн зөвшөөрдгөө гэж штэ тийм ээ. Тэгвэл би ингэж асуух гэдэгхгүй. Симзамба намдамба тийм үү? Симзамба намдамба за ширша. Сожон жүжин онзун мэгшээла омбо цэнхэр өнг харагдахдаа гадна талын утгандаа бүтсэн юм шигээр харагддаг. Тийм үү? Омбо чөрөл дундуу дүүр нав ичэр. Тэгээ наваатар дүүр додва юм бартал. Наваатар дүүр додва юм бартал. Хэрвээ омбо чөрөл дундуу дүүр наваатар дүүа ин гэх юм бол эн чинь симзамба өөрийнх нь үндсэн одоо үзэл онолтойг харшлаа шүү дээ тийм ээ. Гадна талын утга гэж бүтээгүй. Бүх зүйл сэтгэлээс хамааралтай гэж байгаа шүү. А гэхдээ гадна тал бүтсэн юм шигээр үзэгддэг. Бидэнд бол игэл хүмүүст бол юмс гадна талаас бүтсэн юм шиг тий. Одоо Эверестийн оргил далайн түвшнөөс 8800 байгаа тэр Эверестийн оргил надаас хамааралтай байгаа оршихуй надаас хамааралтай гэж над үндэ бодогдохгүй байгаа шүү дээ тийм үстэй. Тэр өөрийнхөө талаасаа тэр уул бол тэгээд надгүй ингээд одоо байж байгаагаар л надад санагдаж байгаа. Тэгж үзэгдэж байгаа. Тэгэхээр наваа дардуу дүүр додоо гэж байгаа. А эсвэл омбо рагвар наваа гэдгээ чөрөл дундуу дүүа гэдгээс өөрөөр тавих юм уу гэдэг ийм л асуудал гарна. Онзун вангонло омбо рагвар наваа дардуу дүүа гэдгээ омбо чөрөл дундуу дүүр наваа дардуу дүүа гэдгийг биш гэж тавих юм бол тэгвэл омбо рагвар наваа цэ. Омбо рагвар наваа гэдэг чинь юу гэлж байгаа гэдэг ийм асуудал гарна. Тэрийг яаж тавих вэ? Чөрөл дундуу дүүр наваагаас өөрөөр юу гэж тавих вэ? Тийм ээ. Юунд бол думтаар эн чин пряма дээр бол симзамба намдамба онзун вангонло омбо рагвар наваа дардуу гэсэн яг л энэ маягаар л тавьсан байлаа. Гэхдээ рагвар наваа гэдгийг бол тодорхойлоогүй. Гол нь энэ рагвар наваа гэдэг юу гэж тавих юм? Дамбууд өвдөө гэж. За шицо бонлов тааниту симзам намдамба додвадаржин умава ин гэдгийн баталгаа нь бол данжоол лүгди ngosor ласуугүй намба нговор доддээ. Чөжин дагвин шидваян дэдэр дэлбис тааниту намдамба дар додвин умава оо шисүн бичэр шана гэж. За энэ бол бүр үгээрээ тодорхой байна те. Ngosor ласуугүй намба нговор додваян чөжин дагвин шидваян гэж. Тэгээ балдан чөдгийн шидваян дэдэр дэлбис балдан чөдгийн одоо номлолцсон термийг тайлбарласан байгаа учраас тааниту намдамбадар симзам намдамбадар додвин умава юмаа гэж. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр онзун вангон сожон жүжин онзун вангонла омбо рагвар наваа дардуу дүүа ингэж хүлээн зөвшөөрдөг ийм умава юмаа гэж. Лүнгийн жавран гэсэн юм ба. За шэсүн бичэр шана танжур невала чаммижин лен дэв гойсон юмдэ жаддоо гэж. Сүүлийн чаваа мажуу гэж хэлэх гэдэг тийм. Хэдийгээр ингэж айлцсан байгаа ч гэсэн авшаа намдамбис сожон жүжин онзун вангонло омбор рагвар наваа дардуу дүүр додва янаян шицо бонлов симзам намдамбын додвадаржин умаа юм бадам чаваа мажуу гэх гэдэг юм. Ийм юм ачуу гэх гэдэг юм тийм ээ. Танжур невала чамижин лен дэв гойсон юмдэ жаддоо хэдий одоо чаваа мажуу гэж танжур неваа дээр чаваа мажуу гэж хариулт тавих хэрэгтэй
болов. Гэхдээ шинжилээрэй гэж тийм ээ. Бол шинжилээрэй гэж. Тэгээ энэ дээр бол Танжур Няваач нь энэ шүү дээ. Танжур Няваалаа чамж энэ. Танжур Няваач энэ биш байхгүй да. Танжур Няваач энэ дээр шүү дээ. Танжур Няваач нь энэ лүгдээ сожон жүжин онзон ван матлын шивэр шэдвичэр. Дэртэл дэла омбо рагур наваа дурду дүүр шэдвичэр гэж шүү дээ. Тэгээд дамбууд өвдөө гэдэг чинь энэ багхгүй юу? Дамбууд өвдөө гэдэг чинь энэ. Тэгээд данжолол өвдөө ингэсэн Танжур Няваала чамжин лэндава гэдэг чинь болохоор лүгдээ сожон жүжин онзон вангонда матлын шивэр шатвай шатна дэла омбо рагур наваа дурду дүүе мачив гэсэн үг. Матлын шива гэж үздэг ч гэсэн тийм ээ. Умар анжудын ёсонд сожон жүжин онзон вангон матлын шива гэдэг ч гэсэн сожон жүжин онзон вангонда омбо рагур наваа дурду дүүр шидвэ мачив гэсэн үг. Энэ шүү заа. Лүгдээ сожон жүжин онзон вангон матлын шивэр шатва ина дэла омбо рагур наваа дурду дүүр шидвэ мачив гэсэн үг. Дүүр шидвэ мачив. Матлын шива гэж байгаа ч гэсэн омбо рагур наваа дурду дүүа гэх бол албагүй гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ омбо рагур наваа дурду дүүа гэдэг бол одоо яаж ойлгох вэ гэдэг нь бол бас сонирм байна те. Гэхдээ сожон жүжин онзон ван матлын шива юм гэж шүү дээ. Матлын шива. Тэгэхээр энэ тун хэцүү орчоод байна л да энийг. Хэдийгээр иглийн сэтгэл оюунд цэнхэр өнгийг харж байгаа нүдний мэдл бол эндүрэггүй мэдсэн ийм оюун ухаан гэж шүү дээ. Эндүрсэн биш. Эндүрэггүй оюун ухаан гэж. Тэгэхээр рангийн аюулла матулва гэсэн үг. Үзэгдэх байдалд нь эндүрээгүй гэсэн үг. Үзэгдэх байдалд нь эндүрээгүй яаж харагдж байгаа яг тэр дагуу нь бол байгаа гэсэн үг. Гэхдээ омбур агур наваа дурду дүүа гэж бол хүлээн зөвшөөрөхгүй гэж. Тэгэхээр яаж үзэгдэх юм? Омбур агур наваа дурду дүүа биш гэж штэ. Тийм ээ? Банчаар анлуг бол банчин соном дагуулам бол Танжур Няваала мачууг орчлоо штэ. Онзон ван бол матлын шива юм. Матулва шива гэдэг чинь аюулла матлва гэсэн үг. За жүгэл бол мэдээж ойлгомжтой тийм угаасаа лоо донтун гэдэг нь ойлгомжтой. Тэн дээр одоо логши им маян дээр бол зобоо байхгүй. Тэн дээр санал нэг бүгдөө логши маян лоо донтун юм ба дөө. Одоо төлши мөн үү биш үү гэдэг дээр асуудал. Тэгэхээр матлын шива ин гэдэг хүлэн зөвшөөрчлөө. Матлын шива ин. Гэхдээ матлын шива гэдэг чинь үзэгдэх байдалд нь эндүрээгүй гэсэн үг. Үзэгдэх байдалд нь. Тэгэхээр яаж харагдж байгаа яг тэр харагдж байгаа шиг нь байгаа гэсэн үг. Гэхдээ бол омбур агур наваа дурду дүүа гэдэг бол хүлэн зөвшөөрөхгүй шүү дээ. Энэ сүүлийн хоёр омбур агур наваа дурду дүүа биш гэж үзэж байна. Тэ? Агур наваа дурду дүүа биш гэж үзэж байна. Тэгвэл сожин жүжин онзон вангонла матлын шива ин гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Яаж матлын шива болоод байгаа? Матлын шива ин гэдэг чинь сожин жүжин онзон мигшэла омбу наваа дурду дүүа юу гэвэл ин наваа дурду дүүа ин яг гэвэл матлын шива ин тэгээ аюуллаад матлын ин тийм ээ харагдах байдалд нь бол эндүрээгүй гэсэн үг. За тэгвэл омбур агур наваа юу гэдэг дээр одоо асуудал шүү дээ. Омбур агур наваа гэвэл наваа дурду. Тэгэхээр омбур агур наваа маян гэж үзэх гээд байна шүү дээ. Омбур агур наваа маян гэж үзгээд өөр арга алга тийм ээ. Омбур агур наваа маян. Хэрвээ наваа ин гэх юм бол матлын шива юм чи тэгвэл наваа дурду дүүа ин бартал. Тэгээ матлын шива юм байж. Рангийн аюулла матлын шива юм байж. Яаж харагдж байгаа яг тэр дагуу бүтсэн. Тэгэхээр омбур агур наваа маян гэж үзэх гээд байна шүү дээ тийм ээ. Омбур агур наваа маян. Тэгвэл сожин жүжин онзон мигшэла омбур агур манаа вартал. Тэ. Тэгээ омбур агур наваа гэдэг чи юу гэх юм? Чирэл дундуу дүүа гэдгийг бол тавьж болохгүй болчиход байна шүү дээ. Чидун. Хэрвээ чирэл дундуу дүүр наваа гэх юм бол чирэл дундуу дүүа наваа дурду дүүа гэж хайлгнахаас өөр аргагүй болно. Яг л матлын шоу учраас тийм ээ рангийн аюулла матлаа авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр омбур агур наваа гэдгийг
чидун дээр тавьж болохгүй болчихлоо шүү дээ, тийм ээ. Чирэл дундуу дүүва гэдэг утган дээр омбор агвар наваа гэдгийг бол зарлуулж ойлгож болохгүй нь шүү дээ. Тэр омбор агвар наваа эзээ юу тавих вэ? Энэ жоохон бодлоотой нугасаа. Энэ Симзанба Намдимба гэдгийг ч гэсэн тодорхойлохдоо дэл нөгөө наваа дээр дүүва гэд дүмтарын чемпионат дээр бас яг тэгээд тавьсан байгаа. Тэгээд тэр наваа дээр дүүва гэдгээ яа юу юм гэдгээ ерөөсө тодорхойлоогүй ингээ орчихсон ингээд бидэнд бол ойлгоход хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр омбор агвар наваа гэдгээ бол чидүн гэж тавьж болохгүй нэ, тэ? Чидүн гэж тавьж болохгүй. Тэгэхээр түрүүний миний нөгөө анх хэлжсэн шиг одоо ингээд шууд харахтал ингээд одоо бидний чинь тийм биз дээ. Одоо эн чинь гол нь сожин жүжин гэж байгаа шүү дээ. Иглийн. Тэгэхээр бид нар бол юмсыг харахтаа энэ гадна талаасаа бүтсэн үү бүтээгүй юу, миний сэтгэл оюунаас хамаарч ийн үгүй юу энэ төр гэдэг олон долоон юм боддгоо үсттэй. Хараад шууд л үсттэй. Тэгэхээр тэр байдлыг тавих уугүй юу? Тэрийг тавихгүй гэвэл өөр юу тавих уу гэдэг. За ийм бас асуудал байна. За Танжур Нявала чамижийн лэн дэв гой сам гэж. Тийм ээ. Чаваа мажуу гэж хариулт тавих хэрэгтэй юм уу? Одоо энэ шинжлэрээ гэж тийм шинж судалж шинжлэрээ бодорой гэж. За тэгэхээр уул нь бол одоо ингээ хоорондоо асуулт хариулт ингээд явах юм бол тэгэл одоо буруу зөв нь хөөгд тэгэл зөв нь болно шүү дээ. Тэгээд одоо ном хаялцах асуулт хариулт гэдэг нь одоо хамгийн гол одоо ач холбогдол нь энд байгаа шүү дээ, тийм ээ. За цааш нь Сүмбан овооны сүмжин овон ой сунгаалаас гэж. Сүмбан овооны сүмжин овон ой сун. За тэгэхээр ялангуяа Датсангийн одоо ламнар, шавнар, жойрын ном үзэж байгаа улсууд бол одоо чойр бол хийх ёстой шүү дээ, тийм ээ, чойрын татсан учраас. За Сүмбан овооны сүмжин овон ой сунгаала шанлуг гавгаадаар анлуг шавгааны гэж. За бусдын ёсыг няцаах. За тэгээ өөрийн ёсыг тавих гэсэн юм хоёр хэсгээс үзүүлнэ гэж. Дамбууны хажиг сүг зэмбийн цадам сүгжийн шаваандан намхай зэмбийн цадам намхай шаваа инсэр. За энэ яг нөгөө юу тавьж байгаа үстэй. Симзанбагийн тавьдаг маяг байгаа. Сүг зэмбийн цадам сүгийн шаваа. Сүг зэмбийн цадам намхай шаваа. Намхай зэмбийн цадам намхай шаваа. Энэ Симзанбын яг тавьдаг ёс. За дэмитэ вартаад гэж. За одоо умаар хэмжид юу ясна? Симзанбын ёсыг нэгсэндээ үгүйсгээд хэллээ шүү дээ. Энэ хажиг гэдэг нь Симзанба авах нь шүү дээ, тийм ээ. Дэмитэ вартаад сүги донид сүгзэн цамаан донид маян. За энэ нөгөө Раншин намдгийн чар журын овоо нэгдгүү тавьж болохгүй Симзанба энэ дээр яг одоо асуудал тулгарсан шүү дээ. Тэгээд Раншин намдгийн чар журын овоо нэгдгүү Симзанбын ёсонд одоо бүр хүлээн зөвшөөрч чадахгүй дээрээ тулсан асуудал чи энд байгаа шүү дээ, тийм ээ. За сүги донид бол сүгзэн цадмаан донид маян. Намхаан донид намхай зэмбийн цадмаан донид маян бэчэр. Дэртэл сүг зэмбийн цадмаан донид сүг зэмбийн намчинжийн донид маяа. За ингээ намчин ороод ирэхээр л угаасаа энэ хажиг буюу энэ Симзанбад угаасаа том асуудал тулгарч байгаа шүү дээ. Намчинжийн донид маяа. Намхаан донид намхай зэмбийн намчинжийн донид маян бэчэрдээ намчинжийн донид яна Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү ин гой бэчэр. За намчингийн донид гэдэг чинь Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү. Бурхны оюун ухаан тэр хамгийн айлдагч тэр Бурхны оюун ухааны хоосон чанар бол Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү юм аа. Бурхны нэг лагшин юм аа гэж тийм. Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү юм бэчрээ гэж. Тэгэхээр энэ хажиг бол юу гэхээр дагмаадуул гэж шүү дээ. Дагмаад Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү юм ба даамаад. Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү байхгүй гэж хэлэхээс өөр аргагүй болох гэдэг байна шүү дээ. Энэ хажиг бол одоо тэгж хариулна шүү дээ. Раншин намдгийн чар жургийн овон нэгдгүү гэж байхгүй л гэж тэ өмнө гарсан шүү дээ. Тэ Симзанбын ёс гарч яхад бол тэр нөгөө Думажэла цаны сүмжийн овооны сүмжийн овон ой сунгаа гэдэг. Тэгээд тэн дээр бол нөгөө Думажэл ши Думажэ гэдэг дэндүү тавихад бол намхаа шаваа гэж болохгүй байсны. Хоёрдугаар шалтгаан тэр байсан шүү дээ, тийм ээ. Хоёрдугаар шалтгаан дээр энэ тавьсан шүү дээ, тийм ээ. За цааш нь ян хажиг намхаа шаваа мэдвис хажиг. За нөгөө намхай зэмбийн цадам намхай шаваа гэж тавьж болохгүй байсан учраас хажиг юу гэж намхай шаваа гэж байхгүй гэж. Намхай шаваа гэж байхгүй учраас намхай шаваагийн дотв жидва инсэр гэж. За энэ нэг сонио үг гаргаж ирээд байдаг юм аа. Дотв жидва гэж.
намхай шавангийн дотв жидва гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намхай шавангийн намхай шаван гэж байхгүй тийм. Намхай шаван ерөөсө тавьж чадахгүй болчихж байгаа. Тийм учраас намхай шавангийн одоо тийм орлогч гэх юм уу дотв гэдэг нь одоо төв дэлгэр цав гэж үг гэдэг чинь тийм цав дийн цав жалцав гэдэг юм тийм жалцав гэдэг юм цав тийм орных нь юмыг тавина гэж. Яг шаван гэж тавьж чадахгүй шавааны одоо тийм орлох тийм нэг орных нь юмыг тавина гэсэн тийм маягтай энэ дотв гэдэг санаа. Тэгээ намхай шаван гэж байхгүй учраас намхай шавангийн дотв орныхон зүйлээр ингээ орлуулна гэж. Намхай шавааны нэг юмар орлуулна гэж. Дотв жидва энэ сэр. За энэ дотв гэдгийг бол сайн энэ яагаад санаандаа тогтоогоод байгаа. Тэгээ намхай шаван гэж байхгүй учраас намхай шавангийн дотв жидва энэ сэр. Дотв гэдэг нь бол орныхон зүйлийг яг шаван намхай шаван гэж байхгүй. Тэгэхээр намхай шавааны оронд бол жинхэнэ шаван тавьж чадахгүй учраас нэг орных нь юмар орлуулна гэсэн санаа. Тийм орлогч одоо гаргаж тавина гэх юм бол дэ мэтэ бартаас гэж. За яг одоо тэр орных нь юу гэдгээ бол хэлсэн үү те. Ямар нэгэн тийм орлуулад нэг юмар тавина л гэсэн тийм санаагаар хэлж тааж бол. Дэ мэтэ бартал сүгнэ намчинжийн баржин чö тамжижи дэндүү цаны сүм шаггүй вечэр тангич. За энэ угаасаа юу штэ тийм ээ. Байж байгаа бурхны сургаал штэ тийм ээ. Бурхан багшийн зайрал. Сүгнэ намчингийн баржин гэдэг нь дүрснээс эхлээд бурхны оюун ухаан хүртэл юм бүгдийн дээр бол цаны сүм гурван бэлэг чанарыг бол одоо гурвуулангийн бол юм бүгдийн дээр бол тавих хэрэгтэй байгаамаа. Говь вечэрдэн намхай шаван юм би чир гэж. Намхай шаван гэж. Зомар анжид юусан юу гэж намхай шаван гэж тавих гэдэг юм уу? Чима мадувна гэж. Тэгээ намхай шаван маян гэх юм бол бишээ гэх юм бол дээч өөжин дэртэл намхай шаван юм бартал намхан ёндувжин донши чөжүндүү жүрвийн шаван юм бич. Мадувна тэгээ намхан ёндувжин донши чөжүндүү жүрвийн шаван юм бич гэдэг. Дагмад үг гэдэг чинь донши чөжүндүү жүрвийн шаван юм ба даамад үг чинь тэгээ. Дэртэл дээдийн донши чөжин гаан шиг дээдийн донши чөжүндүү жүрвийн гүндэг маян бичэрдээ дэр жүрвийн гүндэг мэвичэр. Намхаа бол намхан ёндувжи донши чөжүндүү жүрвийн гүндэг маян бичэрдээ дэр жүрвийн гэдэг нь намхай ёндувжийн донши чөжүндүү жүрвийн гүндэг гэж бол байхгүй шүү дээ гэж. Хоноор тэгэхээр гүндэг гэж байхгүй. Тийм гүндэг намхан бол намхан ёндувжи донши чөжүндүү жүрвийн гүндэг биш. Угаасаа тийм гүндэг нь байхгүй. Тэгэхээр шаван болохоос өөр арга алгал гэж хэлэх гээд байна шүү дээ. Санаа. Хоноор дийн донши чөжүндөө гүндэгжи шинтүү мэ урдал дамжаа ди гэж дойно. Гүндэг яна дэ маян говор талуу шина гэж. За саяны яриа штэ өөрийнх нь дамжаа штэ тий. Тэгээд тэндээ маян донши чөжүндүү жүрийн гүндэг маян бичэрдээ дэр жүрийн гүндэг мэ бичэр гэсэн. Тэгвэл донши чөжүндөө гүндгийн шинтүү мэ уртал дамжаа ди гэж. Дамжаа нь юу лээ донши чөжүн гүндэг маян бичэр дэр жүрийн гүндэг мэвийн чиний дамжаа дэйчэр. Дойно гүндэг яна дэ маян говор талуу гэж. Тэгээд гүндэг яна донши чөжүндөө гүндэг тэр нөгөө донши чөжүндөө гүндэг шинтүү маян бин чавар тал гэсэн санаа шүү дээ. Талуу шана хажиг дэр мачив гинэ. Энэ станик дэр мачив гэдэг нь зөвхөн энэ тохиолдолд мачив гэсэн маягтай үг шүү дээ. Дэр мачивда оноо мэна мин жуин дүсү донгойж домбодон мин шинтүү маян гоортал мин жуин дүсү донгойж домбодон мэ шинтүү мэ вечер чаваа. Дойно мэ чөжин дэртэл дээч дой минутэ дийн дүйсүү гэдэг чинь одоо тэр галны одоо цагт тийм ээ яг тэр гал асж байгаа тэр цаг донгойж дом байгаа шимээ юм бичиж шинэ мачивдэ дөвжиж жонжин юм бичэрдэ дээд сонно парл бэ талваа амаалаа долоон дэвна зобо бонцоо шэвэрж онжин жадва шивдүү зожиг гэж. За энэ яах вэ тийм мин жуин дүйсүү донгойж домбоо гэдэг. Жуин дүйсүү гэдэг яг тэр одоо галын одоо жуин дүйсүү гэдэг тавих харчин тийм үстэй. За энэ бол одоо өстой дүрэний зобоогоц тийм ээ дөвжиж онжоо юм биш. Дээд цоноо парло талван амаалаа долон дэна зобо бонцоо шэвэрж байгаа онжоо жадва шивдүү зож. За хэдий тийм боловч одоо наривчлан шинжилээрээ
бодоорой үзээрэй гэж. За хажиг цанид сүм лайс. За цанид сүм 3 одоо тийм ээ. Жон овоны мэ ба цанийн овоны мэ ба дондомог овоны мэ ба тэр овоны мэ ба намба сүм цанид сүм лай. Гүндэг гаян дугби дагзамдууд одоо мэтэдээ гэж. За энэ одоо нөгөө Умар Анжидуу ёсонд ярьж байгааг бол бити мартаарай. Сэмзэнби ёсонд удаан ярьсан учраас андуурч холвоо. Цанид сүм дотроос гүндэг гаян ба дугби дагзамдууд одоо мэтэдээ. Арангийн цанижис мадууна дугби дагзамдуу галвичэр гэж. Арангийн цанижис дүмна дугуй дагзам гэдэгтэй бол харшилнаа гэж тийм ээ. Арангийн цанижис дууадан дугуй дагваа зам хоёрын шинтэн байхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Энэ хоёр хоёулаа болдог нэг зүйл байхгүй гэсэн галвич. Оноо Тэраны Ума Танжирва Ранжудуу хоёр ширчинжийн доод чойн нам Минда зам дагваа зам дүү сүмби замда ган жод мэдтүмбэр сумбадан галлаа шинэ мянгалдэ гэж. За Танжирвын Минда шагзам тэ ялва юмс бол нэр томьёо төдий байгаамаа гэх. Умар Анжидын нэр томьёо төдий байгаамаа гих хоёрын тэр төдий гэдэг үг нэр томьёогоор нэг зүйлийг хааж өгж байгаа тийм ээ хориглож байгаа хэмжээ тавьж байгаа хязгаарлаж өгж байгаа. Тэр хязгаарлаж байгаа тэр нь бол хоорондоо адилгүй юм уу гэж те адилгүй гэж зарлигласан энэ зарлагтай харшлах юм биш үү гэж. Тэгэхээр юмс бол Минда шагзам гэж тавьж байгаа. Танжирва. Аранжидва ч гэсэн Минда шагзам гэдэг. Тэгэхээр тэр зам гэдэг байгаа үг чинь бол хоёр одоо дүмтэ мараваны зам гэдгээр хязгаарлалт тавьж байгаа тэр хязгаарлалт нь хоёр өөр гэж одоо айлцсан байгаа. Угаасаа хоёр өөрөөр тавьдаг. Тэрнтэй таны яриад байгаа чинь харшлах юм биш үү гэвэл харшлахгүй гэж. Мянгал тэ Дэни Тэраны чойн ном дугуй дагзунду шадва дави дом инжи доолай замда нөмөдүү сумба танжирвис арангийн цанижис дууа жодвадан ранжудвис дэмбэр дууа зам жодвор жид шэвийн дон юм бичээр гэж. За энэ дэр тун чухал юм гаргаж өгч байна те. Тэраны чойн ном дугуй домзуу шадва дави домын гэж. За тэр Ума Танжирва Ранжидва хоёр бол юмсыг бол дугуй дагзам гэж тавьж байгаа нь бол адилхан гэсэн үг биш юм аа. Тийм утга биш ээ. Судраас бол замда нөмөдүү сумба Танжирва бол юу гэдэг вэхээр арангийн цанижис дууа гэдгийг хааж өгч байгаамаа гэж. Танжирва бол Минда шагзам тэ юм бүхэн бол дугуй дагзам гэдэг чинь юу одоо тэр зам гэдэг төдий гэдэг үгээр юуг хааж байгаа юм гэхээр өөрийн бэлэг чанараар бүтсэн гэдгийг бол хааж өгч байгаамаа гэж. Умар Анжидва бол дэмбэр дууа гэдгийг бол хааж байгаамаа гэж. Дэмбэр дууа зам жодоо шид живэн дон юм бэ ч гэж. За энэ бол одоохондоо ингээд тогтоогоод л одоо явж байгаа тийм. Би одоо үзэхээрээ энийг бол бүр нарийн задлж одоо энэ арангийн цанижис дууа гэж юу яаж энийг ингэж байгаа тийм ээ. Гагжаан ойсон том сэдв байгаа. Одоо умын хамгийн том сэдв гагжаан ойсон гэж. За тэр үед дээр бол тэгээ Умар Анжидва Танжирва бүгднийг ингээд задлаад яг гагжаа юу юм бэ гэдгийг бол тавьдаг. За тэр үзтер бол үзнэ. Тэгэхээр одоо бол ярих сэдвүүний биш учраас бол яг ингээд тогтоогоод Ума Танжирва бол Минда шагзам дугуй дагзам гэдэг энэ үг нь бол энэ зам гэдэг үгээр бол арангийн цанижис дууа гэдгийг бол хааж өгч байгаа. Арангийн цанижис дууа гэдэг ойлголт одоо төрхөөс сэргийлж түүнийг буцааж тэрийг няцааж байгаа. Арангийн цанижис дууа бишээ гэж ойлгуулах гэдэг. Танжирва бол арангийн цанижис дууа биш юм аа, өөрийнхөө мөн чанараас бүтээг юм аа, өөрийнхөө талаас бүтээг юм аа гэдгийг тийм ээ бие даасан ийм байдалтай биш юм аа гэдгийг ойлгуулахын тулд энэ төдий гэдэг үгийг хэрэглээд байгаа. Умар Анжидва бол дэмбэр дууа биш юм аа гэдгийг ойлгуулахын тулд энэ зам гэдэг төдий гэдэг үгийг бол хэрэглээд байгаамаа гэдэг ийм хоёр ялгааг энд үзүүлж байгаа. Энэ бол тун чухал ойлголт боловч одоохондоо бид нэр үзээгүй учраас бол ингээд тогтоогод ингээд явж явах хэрэгтэй. За цааш нь 2-дугаар Ранлуг шаваалаас гэж. За ингээд нүүлээ гагшиг бонсмоор үзүүлнэ гэсэн шин овоосон. За Аранлуг бол дүжэла жарна шатвадан думажала жарна
шатвани гэж. За мөнх ус юмнууд дээр цааны сумыг яаж тавих вэ? Мөнх юмс дээр яаж тавих вэ гэсэн ийм хоёр хэсгээс үзүүлнэ. Нэгдүгээрх нь бол сүг сүгийн шаван, сүг дэмбэр дүү ам дээр дон догва, тэгээд доо догва сүгийг гүндэг гэж тавьчих. За сүг сүгийн шаван гэдэг бол гайгүй тийм ээ. За сүг дэмбэр дүү буюу дүрс үннээсээ бүтсэн гэдэг. Энэ одоо дэмбэр дүү гэдгийг бол үгүйсгэж байгаа шүү дээ. Дэмбэр дүү. Тэгэхээр дэмбэр дүү гэдэг нь гүндэг юм аа. Эсвэл дэмбэр дүү юм уу? Сүг юу гэнэ үү? Доо догва. Тэр сүг дэмбэр дүүр доо догва. Үннээсээ бүтээгүй адил үннээсээ бүтсэн гэж одоо энэ дүрж байгаа. Энэ дүрл бол сүгийг гүндэг юм аа гэж. За сүг дон дамбар мадуа бол дийн юм. За тэгэхээр дүрс бол одоо үнэн дээд утганд бол бүтээгүй маа гэж. Тийм ээ. Сүг дон дамбар мадуа гэдэг нь бол дийн ёндуу юм аа гэж. Онсон чанар. Ингэж тавина гэж. За мөнх ус юм дээр бол ингэж байна. За хоёрдугаарх мөнх зүйлс дээр бол намхаа шаван гэж. За тэгээ одоо намхаа шаван гэхэр чинь нөгөө Симзамба нар чинь одоо тэгээ дагшлаа юм шүү дээ. Намхаа шаван юм байна. Намхаа шаван яна. Намхаа шаван юм байна. Шаван яна. Шаван живан овон юм ба юм бартал гээд ингээд дагслах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр умаар энэ юу гэж хариулах вэ? Намхаа шаван. Намхаа дэмбэр дүүм дээр доо догва намхаа гүндэг. Намхаа дэмбэр мадуа намхаа ёндовдуу жог. Оноо намхаа шаванда живан овооны мэцэл чад говьээс гэж. За тийм бооц. Намхаа шаван гэж тавих юм бол намхаа шаванд живан овооны мэцэлийг номнох хэрэгтэй болох учраас тийм ээ. Живан овооны юм ба. Шаван живан овооны юм ба. Тэ чой намжийн овооны юм ба намбас сүмбү дитатэ живан овооны юм ба цаны овооны юм ба дондомбон овооны юм ба гэдэг одоо гондол бурхан багшийн зарлиг байгаа. Тэгэхээр намхаа шаван юм бол намхаа шаван гэдэгт чинь живан овооны мэцэл бол ярих хэрэгтэй болох юм. Учраас яаж тэрийг тавих юм бэ гэвэл намиргийн гавшин 60 мэдэвис зад жадвар жадэ правар нангоо гэж. За тэгэхээр намхаа шаван гэдэг дээр живан овооны мэцэл яаж ярих юм бэ гэсэн чинь Симзамбын үед ярьсан шигээр ярих юм бол их тийм тухтай биш ээ гэж. Тэ нэгсэндээ Симзамба шиг намхаа шаван гэж гэх юм уу намхаа шаван гэдэг дээр бол живан овооны мэцлийг Симзамба шиг тайлбарлаж бол болохгүй. Тэгэх юм бол тун одоо тухгүй байна гэж чинь тий болохгүй байна. За тэгээд зад жадвар жадэ правар нангоо гэж. За нэг одоо юу гэж хэлээ. Симзамба шиг тавьж болохгүй байна. Тэгээд яаж тавих ёстой вэ? Тэгээд тавихгүй. Ингээл орхицсан байна. За. Түүнээс ч одоо Симзамбагийн тавихаас ч илүү одоо нэрвчилсэн, арьсгаж одоо гүнзгийрүүлж тайлбарлал тавих юм уу яах юм тийм ээ. Правар нангуул гэсэн юм байна. Шинжлээрээ гэж байна. Илүү одоо нарийн байгаа гэх маягтай л утга байна тийм ээ. За цааш нь Шива дэдэгэдүү дон шуанис. Тэгээд одоо уулын тавих хэрэгтэй шүү дээ бид нар. Одоо тэгээд цахим учраас одоо хоорондоо харилцаа яриа байхгүй учраас одоо юу ярих вэ? Энэ хэсэг дээр Лосол гажиднингийн нурвыг уншаарай л гэж одоо хэлье да. Лосол гажиднингийн нурв Кенсур Бима Жанцан ламын зохиосон 1-р дэвтрийг уншаарай. Гэрийн даалгавар. За 4-р дэдэгэдүү дон шуанис гэж. Ngар доод замба дардэ. Гондолоо сумбын хорлоод тогтаа нийжээс гэж энэ гондолоо сумбын хорлоод тогмоодан тамаа нийжин ойнзон шатсан ла барвын ойнзон ла хажиг. За
тэр нэгдүгээрх болоод сүүлийн 3 дугаарх номын хүрдний одоо тэр хүрдэн бол хүрдний одоо тэр аль дүр нь аль юм бэ гэдэг нь бол өмнө нөгөө Симзамбын үед одоо тавьсантай адилхан гэж тийм ээ. За дийний Лана Мачева Гавчева шивийн нийцэг мовын цаншийн тамаин гэсэн чинь за тогмоо нь бол гайгүй тийм ээ. Динши жохор. Динши ленсумдууд дөмбийн доо динит гэсэн шүү дээ тийм ээ. Хорлоо тогмоын хорлоо тамаанууд дийний Гавчева Лана Чева шивийн нийцэг мовын доо дэ хорлоо тамаин гэсэн тийм ээ. За тэр дагуу бол адилхан гэж өмнө бол үзүүлсэн. За барвын онзон буюу хорлоо барва 2 дугаар одоо номын хүрдийн одоо тэр аль нь юм бэ гэдгийг бол Умар Амжидын ёсонд юу гэж юм гэхээр за хажиг бол хорлоо барва яна дэян лана чи шэсүжин гавна ngойсуудын хорлоо барва юм би чав жэсэр дэ мэтэ вартаал ширчин бомбын нанцун дүнжүрийн сүг мэджээсөө доон ном дэян лана чи шэсүжин гавна ngойсуудын хорлоо барва маян бичэрдэ гэж. За энэ хэсэг бол ерөнхийдөө ойлгомжтой шүү дээ. Юу ярих юм тийм ээ. Бид нар нөгөө түрүүн төдөл галбунгийн тэва галбаад бон лэн үзэхэд бол одоо Умар Амжидоо юу ярих гэдэг нь бол тодорхой байсан тийм ээ. Ялангуяа тэр нөгөө түрүү 7 хоногийн сүүлд үтсэн хичээл дээр нөгөө ширчингийн дооны ширчин доо биш Ширүүн Нямбугийн утгыг үзүүлээд нөгөө ойсуудын ба гэдэг хэсэг дээр гарсан шүү дээ тийм. Шүн зүгнэ дандан эндэн гэж ялганаа. Хорлоо барваа бол дандангийн доо гэж байгаа боловч дандан эндэн гэж байгаа нь бол яах нь нэг судар биш ээ. Тус тусад нь ялганаа. Судрын энэ хэсэг нь дандан энэ хэсэг нь гээд ингээд бүр ингээд заагаад ингэж ялганаа. Тэрнээс биш бол нэг судрыг дандан эндэн гэж байгаа юм биш ээ гээд ингээд ярьж ирсэн. За тэрийг л гаргах байлгүй дээ тийм ээ. За ширчин бомбын нанцун дүжүрийн сүг мэжээсүг доон нам болоо дийян лана чи шэсүжин гавна ngойсуудын би хорлоо барва маян бичэрдэ. Дийян гавна ngойсуудын би хорлоо барва яна данданжин доо ин гойбэчэр гэж. Хонарэ она доцэг дэ нам дийян лана чи шэсүжин гавна барва мембер талоо шина мачвдэ дэ шүглα дэлбийн хорлоо барва юм бэчэр гэж. Шүглα дэлбийн хорлоо Чидүжэвийн дүлжаалаа гэж. За ингээд орхичиж энэ хэсэг бол доцог дэнам дэянлаа. За тийм өмнө тодорхой ярьсан учраас тийм ээ. За Чидүжэвийн дүлжаалаа хажиг нарэ. Хорлоо барвын Чидүжэвийн дүлжаа танжирваин гэж. Хажиг бол юу гэж. Хорлоо барвын Чидүжэвийн дүлжаа танжирваадан тамайн Чидүжэвийн дүлжаа Сэмзамба ёжжээс дамбуу мэтэдэ гэж. За Умар Амжидын ёсонд бол мэдээж юу вэ? Танжирваин гэж хэлэв дээ тийм ээ. Дамбуу мэтэдэ за танжирва маян гэж. Ширүүн Нямбуун Чидүжэвийн дүлжир жүрвийн танжирва мэвэчэр. Мадувна дэндэн танжирва чөөж ширнэн дүү сүг мэджээсүг сумба дааж шимбэр мэдзэн бар тал. Дийн Чидүжэвийн дүлжээ юм бичэр. Тийм ээ. Танжирва бол Ширүүн Нямбууд сүг мэджээсүг сумба дааж шин дүзэн ба штэ. Тэгвэл таныхаар бол дааж шин дүү мэдзэн бар тал. Дийн Чидүжэвийн дүлжээ юм бичэр. Чавдэ дэ яна хорлоо дамаа ширнэнгийн гомбоо дэлбала мадовар гомбоо дэлбала мадовар гэдэг нь ширнэнгийн утгыг одоо тайлбарлах тайлбарт харгалзахгүйгээр ширнэнгийн гомбоо зовор догнувын дүлжээ юм би чава гаан шиг ягаад чава гэж байгаа вөхөр хорлоо барвын Чидүжэвийн дүлжээ учраас тийм ээ гаан шиг сүгсэг раншинжис медва ширүүн юмбын гомбоо маян сүгсэг дэмбэр медвадэ ширүүн юмбын гомбоо юм бичэр. За энэ Умар Амжидын өөрийнхөө давааг энэ дээр тодорхой хэлж өгч шүү дээ. Сүгсэг раншинжис медва ширүүн юмбын гомбоо бол маян. Умар Амжидын ёсонд ч ягаад гэвэл сүг бол Умар Амжидын ёсонд раншинжис дүү шүү дээ. Сүг раншинжис дүү. Раншин медва маян. Раншинжи ёдвайн. Харин сүг бол дэмбэр медвайн. Тэгэхээр энэ хоёр раншинжи медва дэмбэр медва гэдэг хоёр дээр бол ялгаа гаргаад байгаа шүү дээ. Умар Амжидын ёсонд Танжируу ёсонд бол раншинжи медва дэмбэр медва бүгд нэг утгатай. Умар Амжидын ёсонд бол ингээ ялгаад байгаа тийм ээ. Раншинжи ёдвайн дэмбэр медвайн. Тэгэхээр бол юу гэж байна? Сүгсөө раншинжи медва ширүүн юмбын гомбоо маян гэж. Умар Амжидын ёсонд гомбоо маян. Яг гэвэл сүг раншинжи ёдвайн. Харин сүгсэг дэмбэр медва бол ширүүн юмбын гомбоо юм бэч. Завин луг нева ян мэтевартаал гэж. За тэр үлээ таман Чидүжэвийн дүлжээ Симзамба ёд гэдэг юм үстэй. Завин луг невая метеорт хорлоо тамийн гомбоо зогвор домбын нөрөнгийн Симзамба мэвичэр.
Омар Анжидуу ёсон дэрж байгаа шүү дээ тийм ээ. Энэ хариулж байгаа хүн асууж байгаа одоо ярилцж байгаа хүн Омар Анжидуу шүү дээ. Тийм учраас бол Синзанба бол байхгүй гэж. Хорлоо тамын гомбо зогвор Домбин шүү дээ. Хорлоо тамаагийн утгыг бүрэн гүйцэд гүйцэд ойлгож чадах. Ингээд одоо бүрэн төгс ингээд одоо үзүүлэхэд тэр сав болох гэдэг нь тэрний яг үзүүлсэн шин дагуу бүрэн гүйцэд 100% одоо ойлгох. Тийм Синзанба мэвичэртэй. Синзанба байхгүй. Яагаад үг гэхээр Чойжин дагмид Прамо Демби нөрөнгийн Синзанба мэвагаа шиг. Пунсуг Дэмбэр медва хорлон тамаа гомбо имбичэр. Пунсуг Дэмбэр медва хорлон тамаа гомбо юм аа. Тэрийг хүлээн зөвшөөрдөг, тэрийг ойлгох тийм Синзанба гэж байхгүй шүү дээ. Чойжин дагмид Прамо Дембийн нөрөнгийн гэдэг нь Чойжин дагмид Прамо буюу юмсын бие үгүй гэдгийг одоо нарийн бие үгүй гэдгийг үзүүлэхэд тэрийг ойлгох сав болох тийм Синзанба байхгүй. Тэр нь хин гэхэд Умар Анжидва бие шүү дээ гэж хэлдэг байгаа шүү дээ. Өөр одоо Синзанбаач байхгүй, Танжирваач байхгүй. Тэрийг ойлгох сав болох тийм шиг байхгүй. Яагаад гэвэл Пунсуг Дэмбэр медва ч хорлоо тамаагийн гомбо жожаан юм шүү дээ. Дэндун юм би чирэг гэж. Ян хажиг хорлоо тамын жидүүжээ вэндүүлж иргэжин сумга ёжээ сэрва мэдээ мэдээ гэж. За хорлоо тамын жидүүжээ вэндүүлж иргэжин сумга ёд гинэ. Иргэжин сумга яагаад гэхээр тэгва тамжидлаа ян дугур шугаа гэж гарсан шүү дээ тийм үү? Дөдөө гондөл тэгва тамжидлаа ян дугур шугаа гэхээр дүлжээр иргэжин сумга байна. Дүлжээр иргэжин сум гэдэг чинь бол одоо ламжийн ванд хэлж байгаа шүү дээ тийм. Дүмтааны талаас нь биш, ламжийн талаас нь одоо юу лээ? Нянтойр иргэжин, аранжил иргэжин, тэгчэр иргэжин тийм нянтой цоглом жорлом гэдээ явж байгаа юм одоо ламжийн ванд. Аранжил цоглом жорлом гэдэг лам тоо. Тэгээд тэгчин одоо тийм ээ цоглом жорлом гэдэг явж байгаа жанчуусын ба. За энэ гурыг бол дүлжээр иргэжин сум гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Жигдэн дундуу задвааган гэдэг байгаа шүү дээ. Жигдэн дундуу гэдэг дүлжээр иргэжин сумыг хэлж байгаа шүү дээ. За тэр иргэжин сумгаад хорлоо тамын чидүүжийн дүлжаан дээр бол дүлжээр иргэжин сумгаа байгаа гэвэл мэдээ дэдарна тэгчинжийн додон тэгмингийн дооныгаар талбин жон явъя чарэр ранги чидүүжээ дүлжээ тэгчинжийн ригжинла сумбин доояна тэгчинжийн дооин бин чав ранги чидүүжээ дүлжээ тэгминжийн ригжинла сумбин доояна тэгминжийн дооин бин чавья гэж. За энэ бол одоо бид нар өмнө нь энэ утгыг бол ойлгосон шүү дээ тийм ээ. Тэр тэгчингийн доо юм уу, тэгмингийн доо юм уу гэдэг чинь чидүүжээвийн дүлжаагаар нь бол харж байгаа тийм ээ. Дүлжаан тэгмэр рэгжин байх юм бол тэр тэгмингийн доо. Чидүүжээвийн дүлжаан тэгчингийн одоо дүлжаа байх юм бол тэр тэгчингийн доо болно гэж. Тийг бол ойлгож байгаа тийм ээ. Тэгэхээр дүлжаа рэгжин сумгаа байх юм бол тэр хорлоо тамаач нь тэгчингийн доо яан, тэгминжийн доо яан юм бүртлгээд асуух нь бол зүүн хэрэг тийм ээ. Юм битнэ. Тэгминжийн доо юм би чавьчаар шаяа. Завийн дүмтаадэ мэтэ вартаад хорлоо тамаан гомбо зогвор дэндүр үнгийн тэгминжи рэгжин мэвичэрдэ гэж. За завийн дүмтаадэ мэтэ вартаад хорлоо тамын гомбо зогвор дэндүр үнгийн тэгминжи рэгжин мэвичэрдэ чойжин дагмад промо дэндүр нөрөнгийн тэгминжи рэгжин мэвичэрдэ донит догвын тэгмэр инээжин гансаг мэвичэр гэж. Донит догвын тэгмэр инээж гансаг мэвэчэр гэж. Тэгэхээр Умар Анжидуу ёсонд бол донит доголсон тэгмэн инээж гансаг байхгүй гэж шүү дээ тийм ээ. Тэгмэр инээ дамбуу нийтнэ тэгмэн ламаар орох тэгмэн ринэ гэдэг ойлгож байгаа тийм. Тэгмэн ринэ гэдэг нь хизээ нэгэн цагт одоо зам мөрд ороход анхлан дамбуу нийтнэ бүр хамгийн анхны анхлаасаа бол баг хөлгөний замаар орох ёстой орох ийм одоо бодгаалыг бол тэгмэн ринэгийн гансаг гэж байна. Тэгмэн ринэ. Тэгчэр ринэ гэх юм бол хизээ нэг одоо зам мөрд ороогүй байгаа нь хамаагүй тийм ээ. Аль ч замаар ороогүй байгаа нь хамаагүй. Хизээ нэгэн цаг зам мөрд ороход анхлан их хөлгөний замаар орох ёстой шавыг бол тэгчин ринэгийн гансаг гэж байна. Гансаг. Заавал хүн байх албагүй шүү дээ бодгаал. Тэр нь бол одоо тамийн амтан ч байж болно. Тэгээд одоо дэшээ тэнгэр хүртэл одоо 6 зүйлийн бүхэл амтан бол аль нь ч байж болох бололцоотой шүү дээ тийм ээ. Тэгчээр инээ гансаг. Яг гэвэл бодисодын сэтгэл их болсон одоо 6 зүйлийн төрлийн алинд нь ч бол бодисодын сэтгэл төрж болдог учраас бодисодын сэтгэл төрсөн төдийгөр их хөлгөний зам мөрд ордог. Тийм учраас бол тамд ч гэсэн бодис сэтгэл төрөх бол байдаг учраас
тамийн одоо биен дээр ч гэсэн бол их хөлгөний зам мурд бол орж болдог байна. Тэгэхээр там төрж болж байгаа юм чинь хадгуус бэрд за тэгээд дэшээ хүн бол мэдээж ойлгомжтой те бусд нь бол төрхөн ойлгомжтой гэж байгаа. За тэгэхээр донёд дугуйд тэгмээр ингээгийн гасан. Тэгэхээр умаар анжид бие ёсонд хоосон чанарыг мэдсэн тэр анхлан одоо баг хөлгөний зам мөрөөр орох юм бодгаал бол байдгүй маа гэж. За рангил үгний хорлоо тамаа. Рангил үгний хорлоо тамаагаар хорлоо барвын цанши ширнэн давуун гомбоо дэлба ламаа дөө бар. За тэр 3 дугаар номын хүр дээр дунд номын хүрдний одоо жишээ болсон ширүүн нэмбүү мэтийн одоо судрын утгыг тайлбарт үл харгалзсан түүний утгыг бүрэн төгс ойлгож чадах умаар анжудва ванун тийм ээ умаар анжуба ванун дэ хорлоо барвын чидүжэвэн дүлжаа юм аа гэж. Хорлоо тамаагаар буюу 3 дугаар номын хүр дээр дунд номын хүрдний жишээ болсон ширнэнгийн утгыг тайлбарт үл харгалзсан түүний утгыг бүрэн төгс ойлгож таньж мэдж үл чадах тийм ээ. Заавал одоо 3 дугаар номын хүр дээр түүний буюу ширүүн нэмбүүгийн одоо утгыг тайлбарт одоо үндэслэн түүндээ шүтэж түүний утгыг бүрэн төгс ойлгох ийм умаар анжудва вандул бол хорлоо тамаа буюу сүүлийн одоо номын хүрдний тухайлан зориулсан шавин юм аа гэж. Жогдэ сэмзэмбийн гавдан ког даваа иноо гэж. Сэмзэмбийн гавдан ког даваа иноо гэж. За сэмзэмбийн үетэй бол одоо ерөнхийдөө адилхан гэсэн санаа тийм ер нь одоо санаа энэ умаар анжудва сэмзэмба ванун сэмзэмба вандул гэд сэмзэмба бол хорлоо барва тамаан чидүжэвэ түлжээ тавьж ирсэн. Тэрнийх нь оронд умаар анжудва вандул умаар анжудва ванун гэж орлуулаад ингээд явж байгаа. Бусад юм бол яг адилхан байна шүү дээ. Тийм учраас ерөнхий одоо их бие нь бол сэмзэмбатай адилхан гэсэн маягтай тийм. Их бие нь бол сэмзэмбатай адилхан гэж. За нева танжир вэс гондолжин дон жидар чадвааны гэж байна. За энийг за энийг уншиж. Хоёрдугаарт за умаар анжидын ёс ингээд энэ хүрээд үрж штэ тий. Умаар анжидын ёс энэ хүрээд ингээд гүцлээ. Одоо хоёрдугаарх умаавын ёсон дотор умаар анжидын ёс, умаа танжирын ёс гэж үзүүлнэ гэсэн. Нэгдүгээрх нь умаар анжидын ёсыг үзүүлсэн. Одоо хоёрдугаарх балдан умаа танжирын ёсонд бол гондолжин дон жидар чадваанээс гэж байна тий. Одоо гондолжин утгыг умаа танжирын ёсонд юу гэж үздэг юм бэ гэвэл ар шадваадар донид ойжийн жожир жидвийн хорлоо дамбуун доцог эндун дан гэж. За дээр одоо номонсон мэт хоосон чанарыг гол одоо өгүүлэгтүүнээ болгож үзүүлж байгаа хорлоо дамбуугийн судрын үг болвол эндун юм аа гэж. Эндунгийн доо юм аа гэж. Юмс нугууд бол чойн нам арангийн цанижис ядуур дамба буюу өөрийн бэлэг чанараасаа бүтсэн байгаа гэж үзүүлсэн одоо тэр судар нугууд бол данданжийн доо юм аа гэж. За тэгэхээр хорлоо юунд танжирын ёсонд бол дандан эндэн гэдэг нүгээр юу гэж харагдаж байна вэ гэхээр дандан эндэн гэдгийн одоо шалгуур гэх юм уу тэр нь бол хоосон чанарыг одоо бодтойгоор үзүүлж гин үү гүй юу гэдгээр нь дандан эндэн гэдгийг тавьж байна тийм ээ. За сэмзэмбо бол юу гэлээ үгчлэн хүлээн зөвшөөрч болохгүйгээр нь дандан эндэн гэдгийг ялгаж ирсэн тийм ээ. Дааж шиндүү хайлан дүрүн мэрүн гэж. Умаар анжидва болохоор хоосон чанарыг үзүүлээд тэгээд одоо үгчлэн одоо дагаж болохгүй гэсэн ийм маягаар. Одоо умаа танжирва бол хоосон чанарыг одоо голлон үзүүлсэн үгүй юу гэдгээр нь л дандан эндэн ингээд. За ийм ялгаанууд гараад яваад байна шүү дээ тийм ээ. Энэ номонж байгаа байдлаас нь тэр утгыг нь бол авах нь бидэнд бол чухал шүү.
ар шадватар донид ойжийн жожир жидвийн хорлоо дамбуун тоцог эндон. Чойном арангийн цанижис ядур дембанам дандунжин додэ гонши нь бол чойном ядва зам. За мөн одоо нөгөө дөрвийн үднэс те гонши говоо ойлоножид гэдгийн үднэс үзүүлэх гээд шүү дээ тийм ээ. За гонши нь бол чойном ядва зам, ядсан байгаа төдий. Говоо нь бол нянто дэва жесү зам ба. Говоо нь нянто дэва жесү зам ба. Ойлоножид нь умаавын шүн намда Сүмбаатар дэнэ дандундуу дэлбэр задчинс хорлоо барва эндүнжиндо лана медватан хорлоо барва бол за тэгэхээр хорлоо дамбуу бол дандундуу дэлбэр задва. Хорлоо барва бол эндүнжиндо лана медва юм а гэж. Тама гонши нговны дамбуудан чиманила Сэмзэмбийн додвадаржин арангийн цанижис мадууадан дүүвийн чадвар ядва замлаа гомбаадан гэж юм тийм ээ. За сүүлийн бол юу гэж тама гонши. За сүүлийн гонши бол нговны дамбуудан. Нговны дамбууч юу вэ? Живан нговны юм ба. Энэ тама гонши гэдэг нь хорлоо тамаагийн гонши гэсэн үг биш шүү. Энэ нөгөө гонши говоо ойлоножид гэд ярьж байгаа шүү дээ тий. Тэр тама гонши нговны дамбуудан гэж. Чиманила Сэмзэмбийн додвадаржин. За Сэмзэмбийн хүлээн зөвшөөрдөг, Сэмзэмбийн одоо ярьдаг тэр арангийн цанижис мадууа гэдгийг үзүүлсэн. Мадууадан дүүийн чадвар гэдэг. Арангийн цанижийн дүү мадуу гэдгийг Сэмзэмбийн одоо хүлээн зөвшөөрдөг дагуу тэр одоо арангийн цанижис мадууадан дүүийн чадвар ядва замла гомбаадан гова умын даваа дэна чата живэр жирвэн гэж. За төв үзлийг одоо үзүүлээд тэр чата буюу одоо тасархай үзэл буюу юмсыг бол байхгүй гэдэг тал руу туйлширсан чата гэх юм уу, мета гэдэг юм уу те медвийн та байхгүй гэж одоо туйлшрах ийм үзэл одоо төрөх Сэмзэмба Жесүс уаадан гэж. Сэмзэмба Жесүс. Ума танжирва хүн харахад бол Сэмзэмба байхгүй хязгаар уу байхгүй гэдэг туйлширчсан ийм бодголохгүй юу. Танжирвагийн хувьд харахад Сэмзэмбанууд бол тийм ээ. Тийм учраас хоосон чанарын одоо төв үзлийн үзүүлээд тэр одоо байхгүй гэж туйлшрах тийм үзэл төрж болох Сэмзэмбаг бол одоо дагуулгын тухайд Жесүс уаадан ойлоножид дембингона дандундуу дэлбэр заддоо гэж. За тэр одоо эсрэгцэх тэр учир шалтгааныг үзүүлэх үеийн үүднээс бол дандангийн доонд бол тайлбарлаж байгаамаа гэж. Онжа юмжин доо гангийн гондоллоо сүмбийн эндинжин дорны мижаадэ гэж. За юмжин доо ган юм ба гэж. Тийм ээ? Юмжин доо. Юмын судар одоо бүгд бол гондоллоо сүмбийн эндингийн доо гэж бол үзэхгүй маа гэж. Юмжин доо болгоныг гэсэн үг те зүгээр одоо инженеэр юмжин доо болгоныг гондоллоо сүмбийн эндинжин доо гэж үзэхгүй. Зарим нь мөн зарим нь биш гэж хэлэх гээд байна шүү дээ. Дэнитла дэя ланачи шэсүж юмсоо гэж. Ланачи гэдэг чинь дээр нь нэг байгаа гэсэн санаа шүү дээ тийм ээ. Зүүрлүүлэх, зэрэгцүүлэх тийм зүйл байгаа. Тийм зүүрлэшгүй биш, ханцшгүй биш гэсэн санаатай шүү дээ тийм ээ. Ханцах зүйл байгаа гэсэн санаа. Ланачи шэсүж юм. Тийм учраас бол бүгд бол юу гэж байна? Эндинжин доо гэж бол үзэхгүй гэж. За Сүмба шарла сүнжилжийн доолоо сүмби ремба сүм шатвала нэг шамлаг говада ранду шахва. За энийг бол дараагийн хичээл дээрээс явъя. За 3 дугаарт бол одоо хос юу вэ? Төв үзэлд бол умааранжидиос умаа танжируйос гэсэн. За умааранжидиосыг бол хэд өдөр ярьлаа? 2-3 өдөр ярьсан баг. Тэгээд танжируйос бол энэ хэсэгхэн гарч байгаа. За энэ бол дараа нь их дэлгэрэнгүй бид нар үзэх учраас
Энд бол их олон юм ярихгүй ингээд өнгөрөөж байгаа. За тэгээд ташрамд нь сүнгийн ванжиг жалбуу шүүхийн доо гэж байгаа. За тэр сударт гарсаны дагуу Бурхны сургаалыг бол 3 зэрэгт хувааж үзэж байгаа. Тэр нь яаж хувааж байгаа юм бэ гэдгийг одоо үзүүлэхэд бол бусдын ёсыг няцаах, өөрийн ёсыг тавих гэсэн ийм хоёр зүйлээс үзүүлнэ гэж. За өнөөдөр энэ хүрээ завсарлаа. Дараагийн хичээл дээрээс эндээс үргэлжлүүлээд уншъя. За баярлалаа.